За ер нь IELTS дээр хэдэн оноо бол тэнцдэг юм бэ? 6.5 юм уу? 7.5 юм уу? За ер нь IELTS 7.5 ч байвал чиний английн түвш нь ямар мэдлэгтэй гэсэн үг юм. За би энэ видеон дээр таны чадварыг болоод олон гарсан IELTS-ийн олон гарсан нэртэй хүмүүс IELTS-ийн хэдэн оноо авах уу, тэр нь ямар чадвартайг гэснийг нь танилцуулъя. Нэгдүгээрт 0 оноо. 0 оноо бол бүр шалгалт өгөөгүй ч бол энэ авдаг оноо. Мөн яаж хийж яагаад yes, no гэж хэлэхэд л 0.5 ч юм уу 0-оос дээш оноо авах нь баараггүй. 1 оноо. Ямар ч чадваргүй, ойлгохгүй зүгээр л My name is Boldo. I'm 25 гэд хэлчихэд л 1 оноо ерөнхийдөө бол баараггүй авчих гэсэн. 2-оос 3 оноо. Маш амархан өгүүлбэрийг бол ойлгоно. Өөрийгөө дохио зангаа хэрэглээд ойлгуулах чадвартай. A1 буюу 2 сарын анхан шатны англи хэлний курст суугаад төгсгөөр ерөнхийдөө олж авдаг ойлголт мэдлэгийг бол өөртөө авсан байна. Jackie Chan Америкт анх очоод мэдлэг нь A1 түвшинд байсан болов уу гэмээр зүйлийг ярьдаг байжээ. No, English is I think is the most difficult language. Yes. 4 оноо. Энэ бол A2 заримдаа B1 гэж орж болох суурьтай анхан түвшин гэж яригддаг. Үүнийг англиар pre-intermediate түвшин гэж хэлнэ. Энд суралцагч нь ойролцоогоор 1500-ийг ашиглах чадвартай болсон байна. Мөн өөрөөр ийм хэлтэй хүмүүсийг survival English буюу яаж игээд амьдрах чадвартай англи хэлтэй хүмүүс гэж хэлдэг. Өдөр тутмын англи хэлээр бусдаа ойлголцох боловч буруу ойлгох, өөрийгөө хүснээ илэрхийлж чадахгүй байх нь болоо. Арнольд Шварценеггер Терминатор 1 болон бусад кино тоглохдоо бол урт өгүүлбэр хэлж чадахгүй эсвэл маш хүчтэй гадаад аялагтайгаас нь болоод түүнийг яг нь дандаа англи руу өөр орчуулагч доор оруулж оруулдаг. Like it down there. Let me be the judge of that. I am tired of the same old phrases. 5 оноо. 5 оноотой сурагчид бол англиар дунд шат буюу intermediate түвшиндээ бол хүрсэн гэсэн үг. Өдөр тутмын яриаг бол чөлөөтэй ойлгоно. Өөрийн байр суурьаа бол олон янзын нөхцөлөд илэрхийлж чаддаг болсон байна. Ойролцоогоор 2500 үгийг бол эзэмшиж ашигладаг чадвартай болсон байна. Төрлөх хэлтэнгүүдтэй ч ерөнхийдөө бол хэл намаа ойлголцоод яваад байх чадвартай. Өдөр тутмын сонин уншиж ойлгох, ном унших гэхэд бол хараахан бэлэн болоогүй байх нэ. За олонний танилт хүмүүсээс PSY болоод Shakira Америкт ирээд удаагүй байхдаа энэ хэлний мэдлэгийг харуулж байсан байна. 6-аас 6.5 буюу B2 түвшнийхэн. Үүнийг бол competent user буюу чадварлаг хэрэглэгчид гэж үздэг. Энэ түвшинд орсон хэлтэй хүмүүс англиар бол чөлөөтэй ярилцсан. Аль хэдийн 4000 үгийг бол ашигладаг болсон байна. Ямар ч төрлийн сэдвээр чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж чадах чадвартай болсон байна. Мөн телевизийн мэдээ үзэх, лекц, хурал танхимд оролцоод гол санааг нь бичиж тэмдэглэх ч гэсэн тэднэрт асуудал байхад болжээ. Ихэнх англи хэл эзэмшигчид энд хүрээд ерөнхийдөө бол гацдаг байх нь байна. Олон K-pop-ын одод энэ түвшинд байх нь олонтой. Here again, but only me here, so I feel kind дурдвал Hyunbin болоод Blackpink хамтлагийн Lisa болохос энэ түвшнийг мэдлэгийг харуулж Hi, nice to meet you. My name is RM. I'm the leader of this crew and kind of like a spokesperson. байна. Харин би өмнө хэлэхдээ олон хүмүүс энд ирээд гацдаг. За тэгвэл B2-оос C1 рүү хүрэхэд ямар алхмуудыг давбал юу хийвэл дараагийн шатнд хүрч чадах юм бэ гэдэг талаар ярилцъя. Advanced vocabulary буюу агсан шатны өгүүлбэр болоод idioms-ыг ашиглаж үгийнхаа баялагийг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь complex grammar буюу
агсан шатны өгүүлбэрийн бүтцийг болохоор бас мөн ойлгож бичиг болоод ярианд ашиглах хэрэгтэй. 3-дугаард нь presentation, debate, essay гэх мэт өөрийгөө илэрхийлэх олон төрлийн сувгуудаар мэргэших хэрэгтэй байх нь. Хамгийн сүүлд нь listen and read widely буюу аль болох олон төрлийн жанр, төрөл төлөөр сонсох болон унших чадвараа сайжруулбал C-ний түвшний босгон дээр ирж чаднаа. 7-8 оноо бол C-ний түвшинд аваачих оноо. Action shot-ны суралцагчид бол энэ шатанд бол хамрагдана. Энэ шатанд хүрсэн хүмүүс харьцангуй ховор байдаг бөгөөд нийт англи хэл үзэгчдийн ойролцоогоор 8%-ийг эзэлдэг. Энэ хүмүүст бол ойлгохгүй зүйл англи хэлээр бол бараг л байхгүй. Эдгээр алдааг маш бага гаргадаг ч хэрвээ гаргавал түүнийг өөрсдөө хурдхан засах чадвартай байдаг. Мөн олон нийтийн хүрээнд академик орчинд мэргэжлийн хэллэгүүдийг ч гэсэн чөлөөтэй эзэмшиж чадсан байдаг. Олон танигдсан C-ний түвшинтэй хүмүүсийг дурддаг бол BTS самтлагийн Kim Namjoon, Penelope Cruz Even more, I'm terrified. амьдраад удсныхаа дараа энэ түвшний англи хэллэгийг түгээхэн харуулдаг байна. 8.5-аас 9 буюу C2 түвшин. Энэ түвшинд хүрсэн хүмүүс ихэд маш ховор байдаг. Энд хүрсэн бол төрлөг хэлтнээс нэг их ялгархгүй гадаад хэлийг англи хэлийг эзэмшсэн гэсэн үг. Хамгийн багадаа 17,000 үгийг бол чөлөөтэй ашиглаж эзэмшсэн байх ба даал дутга, ёжлол, уран хэллэг, хийсвэр санааг илэрхийлэхэд мэргэшээ зогсохгүй гацаж төгдөрхгүйгээр хэдэн цагч хүмүүстэй яриаг ярих чадварыг мөн эзэмшсэн байна. Олон танигдсан эрхмүүд гэвэл Испанийн жүжигчин Антонио Бандерас, Google-ийн компани үүсгэн байгуулагч Сергей Брин. Mostly I'm on Gemini, the core text model, primarily because I think that's... Зохиолч Жозеф Конрад орж байна. Жозеф Конрад бол Польшоос Америкт ирээд анх 21 наснда англиар ярьж эхэлсэн ба тэрээр 32 наснда англиар бичээд харин 42 наснда алдарт Heart of Darkness буюу харанхуй зүйл нэг асуулт байна. Тэгэхээр яагаад C1 болоод C2 төвшингүүд хэл сурагчдын дунд ийм цөөхөн байдаг юм бэ гэвэл хариулт нь олон хүмүүсийн ажил амьдралд C1 болоод C2 төвшөнд хүрэх шаардлага бол байдаггүй. Ялангуяа C2 төвшнийг хангахын тулд үргэлжийн англи хэлээр өөрийгөө хүрээлүүлж академик боловсрол буюу ихтэй сургуулийн төвшний хичээл болоод сургалтуудаар байнга өөрийгөө сурж сэнэглэж тогтмол өөрийнхөө дадлагаа хийж энэ агсан төвшний мэдлэгийг бол хангадаг байх нь. Мөн төрлөх хэлтэнгүүд ч гэсэн C2 төвшний тасгаллуудын ярианы болоод бичгийн шаардлагуудыг хангаж чадахгүйгээс C2 төвшний шалгалтуудад бүтэн оноо авахгүй байх тохиолдол мөн байдаг. За энэ түрээд би видеогоо өндөрлөж байна. Та ч гэсэн өөрийн англи хэлний төвшнөө нэмэгдүүлэхийг хүсэж байвал миний санал болгож байгаа сургалтуудыг сонирхоорой. Би линкүүд доорн илтгэчихье. Англи хэл сурч байгаа. Тэгээд англи хэлээр ном уншаад хэлээ сайжруулъя гэж байгаа хүн бүхэнд нээлттэй нэг програм зарлж байна. За энэ хөтөлбөр бол яах вэ гэхээр анхан дундчдынхан зориулсан номууд байдаг. Энэ номуудыг надтай хамт бүтнээр нь уншиж дуусгах програм байгаа. Өмнө нь бол би YouTube дээрээ зөвхөн өөрөө ганцаараа уншаад бичлэг болгон тавьдаг байсан бол энэ удаа болохоор subscriber-ууд маань Zoom онлайн хичээлд минь хамт ороод тэгээд мөн ярилцсангаа унших боломжийг олгож байгаа. Энэ хөтөлбөрт та сонирхож байгаа бол доорх гарч байгаа бүртгэлд нэрээ мөн бусад холбогдох мэдээлэлд бөглөөд тэгээд явуулаарай.
Америк.